Цагийн ажил. Би сая алдаа гаргачлаа. Би тэнд юм асгачлаа. Чамаа иртнэ. Чимсэн мөнгө байгаа юу? Чимсэн мөнгө. Одоо би баян болсон. Би баян болсон. Яа, бичлэг хийнэ. Юуны тулд бас бичлэг хийдэг хүн билээ тийм ээ. Баталгаажуулаад гоё явнаа. Би нүуний цагийн ажил гэдэг нэг бичлэг хийдэг байсан шүү дээ, тэ. Ингээд нэг газарт ингээл гоё бичлэг та нар мэднэ сте. Тэгээд тэрийг хийх гээд би сая нэг газарт ингээд ажлын ярилцлагын өгсөн байхгүй гэсэн чинь намайг ажилд аваагүй заяо. За чамд ингээ ямар ч туршлага байхгүй юм байна. Нэгдүгээрс тэгээ хоёрдугаарт гал ингээл намайг ер нь голоод байсан заяо. Тэнгүүт миний бүр амар уураад уулна. Би ажиллаж чадна. Ингээ би уул ингээ CV-гээ бэлдээд өөрийнхөө танилцуулга ингээ бэлдсэн. Амар уулна ажил хэрэгтэйгтэй дуулсан байхгүй гэсэн чинь за их чинь дөө ингээд эргээгээд холбогдсон гэсэн. Тэгээ ер нь бол ажилд орох гэж байгаа бол чам руу эргээгээд холбогдсон юм бол хизээ чам руу холбогдохгүй чам ажилд авахгүй чам голцсон гэсэн үг юм байна л та. Тэгээд би одоо дахиад нэг газар уулзъя гэсэн. Уулзаач гэж би өөрөө залгаад сайн мэн үү ингээд би ажилд орох гэсэн юм аа би тэд настай ингээд ярьсан чинь за чи хүрээд гэсэн заа. Тэгээ ийш таашаа би ажил аим танихгүй газар хүрээд ирсэн заа. Тэгээ одоо би хотын төв рүү Blue Moon гэдэг нэг юм офс руу очиж уулзах юм шиг байна. Ажил гата бүр аим хүйтэн байна. Та нар сайн уу? Би сайн бол биш юм байна. Би ажилд орвол сайн гэсэн үг. Заашгүй такси олчлаа. Сайн байна уу? Ха чигээр явж л бай. Юу заяа гата амар төгжрээтэй. Чүрэ такси боллоо. Сая би нөө газартаа уулзлаа заа амар том офс мост гэдэг юм. Тэгээд удахгүй хариу өгөө гэсэн. Гэтэ барыг намайг авчих юм шиг байсан заа. Тэр дарга марга нар ингээд амар том дарга байж амар гоё харьцаж марцаа заяа. Оо болно штэ ингээд чиний өдөр ингээд цагийн ажил хийх юм байна те. Тэгээ чи бас бичлэг хийх юм уу гэдгсэн. Тэгнэ гэдгсэн чинь болно. Тэгтээ манайх яг ингээд яг хэлчихээ заяа. Ийм Солонгос франчайз газар юм байна заяа. Ингээд Солонгос стандартын дагуу явж авдаг. Нэр нь Dessert 39 гэдэг ийм десертний газар заа. Бас над руу эргүүлээ залгая гэсэн баг залгачих байхаа л гэж би бодож байна. Ямар ч тач маргааш ажилд орцсон байж магадгүй. Тэгээ харж л бай. Өглөөний мэнд маргааш өглөө нь болсон байна. Ажилтай чами ажил руугаа явах гэж байна. Ажилд орсон шүү. Ямар ч тач цүнхээ бэлдсэн. Бас бичлэг хийх болохоор бас камера авч явж байна. Манай гэрээс манай ажил бас хөөрхөн хол юм бэлээ. Тийм болохоор гяс гарахгүй бол ажилласаа хоцроод халагдаж магадгүй. Тэгээд ажлынхаа гадаа очиж жагаад уулзъя. За өнөөдөр миний ажиллах газар энд байна. Цүнх саваа бэлтчихсэн одоо орлоо. Dessert 39 гэдэг нэртэй газар. Одоо нэг орчвол мөддөө би гарч ирэхгүй. Та нарт ингээ гаднахын ингээс харуулчих. Дубай чиви коки зардаг гэсэн шүү бөөндөө оръё. Сайн байна уу? Намайг ажилд авсан маш их баярлж байгаа шүү. Би солих хутлаа аваад ирсэн. Харин хувцаа яах вэ? Шинээр ингээ бэлдсэн байгаа. Баярлалаа. Вау, бүр юм хувц. Шин ингээ бэж юм шүү. Ихтэй танд бүсний болдог байна үү? Би ажилд орсон шүү. Ажилд орсон. Dessert 39 гэдэг газарт ажил орсон бэ. Тийм үү? Тий. Өнөөдөр би ажил хийнэ. Мөнгө олно. За. Чадсан мөн хөө. Чадна би бүр ингээ хувцас авцсан. Дарга нь намайг ажилд авцсан. Сайн ажиллаа. Сайн ажиллах гэж хэлж байна. За. Шийдэхдээ тэгээ сайн ажиллахгүй юу? За. Ёо энэ цамц нь ямар гоё ориг юм бэ гэж нас. Ямар дэжгүй газарт ажилд орч байна чи одоо энэ арталтаас ийм логотойгоо юм байна. Одоо бүгдийг товчлноо. Намайг тоож ажилд авсан газарыг. Сэтгэлээр өнөөдөр би ажиллана. Намайг тоож ажилд авсан болохоор. За зүсээ яаж боох ёстой юм бол ятчил сан байхгүй. Одоо энд хуруугаа уншуулна. Тэгээд царайгаа уншуулад ажилдаа орж эхэлнэ гэсэн үг. Энд одоо миний царайг уншчин та нар харагдахгүй л швэн. Хуруугаа уншуулах юм. Тайлаад гутлагаас солиод гэс ажилдаа орохгүй ажлын цаг болчиход гар мараа угаадаг. Гэс ажилдаа орохгүй. Тэгээд ажилдаа орохоос өмнө энэ дээр өглөө болгон гар үсэх зурдаг гинэ. Аюулгүй ажиллагааны дөрмөө өдөр болгон шаад гар үсэх зурдаг гинэ, тэ. Чами. Энэ газар болохоор аяга шууд ийм юмд хийгээд ариутгаж мариутгах юм байна. Хөө ямар халуун юм бэ. За амар халуун. Жигнүүшгэл юм байна. Ингээ игээл угаач нь ерөөсөө гар мараараа хүрэх шаардлагагүй. Таны уух хаяганд бид хөрөхгүй. Шууд энэ угаана. Давцангуудаа бүгдийг ариутгачихсан. Одоо энэ доошо. За сайн ажиллана. Соруулууд бүгдээр бүрэн байгаа шүү. Энэ савн дээр нь лого нь энэ дээр байна. Жинхэнэ гүзээлцгэнтэй латед нь орд юм байна. Жинхэнэ гүзээлцгний бүр жинхэнээсээ ингээ бүтэлж өгдөг юм байна. Ориг юмар хийдэм биш үү? Эднийх чинь. Ингээ автоматар өөр хүмүүс болчт юм уу те?
Цаанаас нь ингээ мөс болоод бууж ирээд идэм үү? Окей. Бараг хүний гараар юм хийдэг юм байна. Бүх юм ийм машинууд хийдэг юм байна шүү дээ. Энийг хараа би сая энийг хийсэн бичлэгээ хийж амжсангүй. Яа, энийг хараад ийм том савтай. Гэж би энэ микрофоноо дээшлүүлэх юм байна. Яа, намайг уучлаарай. Ана би та гуравттай үнэхээр тэрэгдэл очрох. Намайг уучлаарай. Би сая алдаа гаргачлаа. Би тэнд юм асгачлаа. Яа, жоо агаар амсгалж байна. За гадаа гарч ирээд өөрийнхөө хийсэн strawberry латteгаа уугаад тансаглаа сууж байна. Ингэж уух хэрэгтэй байсан юм байна сая. Дотор их ачаалттай байна. Энд чинь амар од газар би ажилд орсон юм шиг байна. Үгүй ийм олон гараад ирлээ. Десерт 39 бас доббугийн гард юм байна. 7 захиалга аваарай. Үгүй эндээс дууччихна үстэй. За ингээл болох шүү дээ. Ингээд дууччих юм байна. Амтрахын дээрээ десерт 39. 4 авч явах захиалга гарсан юм манайхаа. Ингэж нэг өстой. За. Хөөхөн том сав нь ямар амар том дунд жижиг гэж самнуудтай байна. За, шоколад бэлэн боллоо. Хичээнийг дэвшүүлээд өгч гүйж байна. Баярлалаа. Энэ болохоор энэ тийм best seller Dubai Chewy Cookies. Агаар амсгалж байна. Сайн уу? Чи Dubai Chewy Cookie авахгүйсэн мүү? Бага штэ, зарж байгаа штэ. Дуусаагүй байгаа штэ. Амар хурдан зарагдаж дуусаад байна. 7 ширхэг лөө. Dubai Chewy Cookie хүмүүс бүр амар их авч байна. За 10 захиалга аваарай. Йоо, энэ өдөр Dubai Chewy Cookie-г би хийдэг зарсан мэдгүй хүмүүс ингээл аваад сумшуулаад бичүүлээл тэгэл дөнгөө нүтийн нөгөөл ингээл байж байгаа бол дахиад хүмүүс орж ирээд нөө Dubai Chewy Cookie ч байгаа аваа гэл ингээл хүмүүс амар ихээр ингээл аваадсан тэгсэрээс сүлдээ дууссан байхгүй. Баярлаа. Энэ зарагдаж байгаа болов. Dubai Chewy Cookie юу? Уучлаарай дуусчлаа. Гэт тийм болохоор миний энэ бичлэг орсноос хойш нэг хүнд 2-оос дээш хэрэг Dubai Chewy Cookie-г зарахгүй юм бэлээ. Энэ газар бас л баавартай байгаа шүү. 2-оос дээш та нар зарахгүй марахгүй гэж юм гээл. Уус аим гоё амттай болохоор би ажлынхаа хажуугаар ерөөсөө идэж амжихгүй байсан байхгүй юу? Хүмүүсийн хажуу тэгэл идээд байна гэж явахгүй шүү. Би ч өдөржингөө л ажил хийх гэж тэнд очисон юм чинь. Тэгээ ажиллаад тарж байгаад идээгээд тэгээ би одоо ингээ бичлэгийнхээ голоор та нар идэж харуулъя заа. Pistachio cream нь яг самрын юм гоё амттай заа. Dubai Chewy Cookie яг солонгос технологиор нь франчайз эрхийг аваад хийж байгаа амар хурдан зарагдаад дуусчихна. Энэ бол яг өргөн гэх юм уу? Яг гоё чанартай амттай Dubai Chewy Cookie. Үнэхээр гоё. Яг одоо би та нар үзэж сууж байгаа бичлэг эдитлээ сууж гэн. Би оноо хумарцсан байна. 10-аас 10 оноо өгнө. За би ингрийн тэмдэгтэй боллоо. Дадлагжагч ажилтан гэж ядраад байна. Хүн бүр тасралтгүй орж ирээд байна. Dubai Chewy Cookie бүгд зарагдаад дуусчлаа. Мэдхгүй наа. Тэгэл амар их уух юм. Амар их торт. Амар их хүн. Одоо дахиад хүн зөндөө ороод ирэхүүдээс би хайгаад байна. Энэ хойно зааланд зөндөө хүмүүс байна. Тэгэхээр би хамаагүй тухайн алдагдуулж бичлэг хийж болохгүй. Тийм болохоор энэ урталт байгаа 50 өрнүүдаа арчлаа. За ингээд бүх юмаа сайхан ариутгаад арчнаа. Уул нь цагийн ажил хийхээр бол яг галтгоонд бол цагийн ажил хийдэг. Би бичлэг хийж байгаа болохоор өөрөө сайн дураараа гарч ирээд ингээ баах юм арчаад сэтгэлээр ажилланаа би өнөөдөр. Таны гарт хүрэх бүх зүйлийг чам юмний би гялалтал нь арчих болно. Тэмээ нөө десерт хүчээс татам орлоо. Яа, энэ тийм билуунууд ингээд гарсаа гал байна. Худалдаанд ингээ гоё билууд. Энэ carrot cake үү? Ваа, амар гоё амттай харагдчихээн да. Цалин буувал энээс авч иднэ. Йоо, энэ хараа нэг төсөн билуунд хүртэл юм хайрцагтайгаар нь байд юм бэ. 39 гэдэг тоо нь болохоор 39 bakery гэдэг болохоор 39 гэдэг тоо байд юм бэлээ. Вау, энэ 8 хэдэн амир вэ? Дэрт 39 гэдэг газрын билуунууд солиотой их худалдаалагддаг юм байна. Одоо Мартин 8 болж байгаа. Юу яаж байгаа маань ийм бүтэн нэг билуун худалдаж авах юм бол тэр үнгүү би яг та нарт хэлээд өгье заяа. Тэрнээс нэгийг үнгүү авч болох юм байна сонгоод зүгээр л ийм билуун авчих юм бол тэндээ сонголтоор Мартин 8 нар угаасаа л манайс ялуу авч идэх юм зү. Тийм десерт 39 яг солонгос стандартаар байдаг болохоор чанар мэддэг хүмүүс авдаг юм. Энэ хэдийн цахилгаан 8 цахилгаан аваарай дуудчихлаа. За энэ хэдийн цахилгаан 9 хөө. За хагшаа.
Чингүүлэн би ажилланаа. Хичээ. Би наатгач. Хаашаа ихчээ. За. Хогоо гаргаж асгана. Чами цагийн ажил хийж байгаа контентыг үзэж байгаад баярлаа. Энэ ажиллаулж байгаа газартаас маш их баярлаа. Ажлаа хийж байгаа хувцас муухай болгочлоо. Салбарын ахлах маань арчиж өгч байна. Баярлаа. Ажлаараа их хувцас муухай болгочлоо. Би энэ ажиллаж байгаа газараасаа мөнгө төлөөд нэг юм авчлаа. Йоо, ямар гоё юм бэ. Цалингаа авахаараа би эндээс зөндөө гоё юм авнаа. Чамын эртнээ. Захирлын өрөө гэсэн өнөөдрийнхэн цалин. Нэрээ юу? Баярлаа. Чинсэн мөнгө байгаа юу? Чинсэн мөнгө баярлаач. Баярлаа. Сая амар их үйлчлүүлэгч нар орж ирээд би сандраад мөнгө аваад гүйчлээ гэж игнээсээ тухтун дотор мөнгө хийгээд өгчлөө. Өнөөдрийн миний цалин одоо би мөнгөтэй болцсон. Одоо би баян болсон. Одоо мөнгөөрөө энэ өнөөдрийн энэ одоо юу юм бэ? Энэ одоо хэдэн төгрөгийн шалахгүй мэн үү? Альчуураа энд үлдчихэж аваадах. Ажил дуусаагүй шүү. Ажил тарах болоогүй. Тэгтээ цалингаа авчлаа. Одоо би баян болсон. Одоо арай гайгүй хүн байхгүй болсон байгаа болохоор би та нарт энэ орчинг харуулъя. Маш гоё юм тухтай өн цаашаа нас үйт юм биш үү? Бүр юм өрөө үйт юм бэ. За энэ хүмүүс намайг бүр гайхаж хараад баларлаа. Гарыг. Тэгээ бас энэ бүр амар том юм байна заяа. За зөвхөн өрөөрөө тэрлээ би буцаа орлоо. Йоо. Ядарч өглөө. Тэгтэл мөнгөтэй шүү. Цалин буусан шүү. Мөнгөтэй хүн явт. Мөнгөөрөө одоо гоё юм авч идэнэ. Йоо, өсөө өдөржингөө бооцоо. Түн өдөр ажил хийгээд авсан мөнгөөрөө ажилласан газартаа орлого оруулах гэж байна. Би одоо үйлчлүүлэгч шүү. Нэг red velvet cake авъя. Тэгээд нэг крокошо манго идмэр санагдаад байна. Манго смути байж байгаа цалин маань хүрэх байгаа. Чи тэ мөнгө тоолно шүү дээ. Манго смути. Түй. Мөнгөтэй шүү. 20,000 гарч ирсэн ямар тач. Түй. Яа, арай хүрсэнгөө. Миний цалин арай хүрэхгүй юм шиг байна. Гэхдээ өөрийнхөө картанд байгаа мөнгөө бас давхар уншуулж. Нэр ингэж өгөөд давхараас карт өгнө би. Ажлаасаа гарлаа. Янз бүр шүү гадаа. Десерт 39. Сайхан газар шүү. Монголд шинээр нээгдсэн байлээ. Маш ачаагүй байгаасаа. Йоо, маш ачаагүй. Скут. За миний өнөөдрийн бүтэн өдөр ажилласан газар шүү дээ. Би цалингаараа зөндөө гоё амттай авсан. Одоо харж байгаад идэв хэлээ заяа. Өнөөдрийн миний ажиллаж байгаа газар гаднаасаа нэг иймэрхүү харагддаг. Тэнд их дэлгүүр байна. Гэрлүүгээ харихаа явжсэн чинь десерт 39-ийн нөгөө салбарын Blue Sky-ийн талбай энд байд юм байна шүү дээ. Окей. Тэгээд машин мэрж болохоор бичлэг хийж чадах нэ. Ямар ч энд байд юм байна. Миний саяны ажилласан газрын нөгөө салбар нь. Ажил хийсэн хүн байна энэ ч одоо цалингаараа авсан юмнууд одоо иднэ. Би ч ажилтай хүн штэ. Би чинь ажилтай хүн штэ. Ажил дээр ерөөсөө ууж чадаагүй байхгүй юу? Десерт 39 дээр хамаагүй шууд тэгж ажил дээр хүмүүсийн нүдэн дээр үйлчлүүлэгч юм шиг ууж болохгүй. Йоо. Энийг би бүр зөндөө уухаа хүссэн. Энэ тийм аачаа. Энэ доторх кремийг нь харалтаа бүр үнэхээр гоё өгтгөн. Би тэгээд цалингаараа авсан юмнууд дээр оноо өгнөө. 10. Тэ, энийг идэхийг би маш их хүссэн. Тэгээ би энийг ерөөсөө хийгээгүй л дээ. Энийг яг нөгөө мэргэжлийн хүмүүс нь хийх юм лээ. Наа чиг ингээд цагийн ажилтан мэтийн хүмүүс ийм нарийн ийм гоё юмнуудыг ерөөсөө хийхгүй мөлий. Маш их крем. Крем тэгээд айгуу тийм үнэтэй амттай кремтэй. Яг юм сүүн амттай. 10-8. Миний нөгөө ажилласан газарт маань бас доббуги зард юм байлээ. Айгуу халуун байна. Үдэн. Өнөөдөр бас энэ доббуг амар олон хүмүүс захиалж үзчихсэн зөө. Амтрахын дээрээ десерт хүчээс. Тэгээ би бүр доббуг хараад адилхан ингээ бодоол. Ажлаа хийгээдсэн. 10-10. Энийг би үнэхээр идмээр байсан.
хичээлээ тараад десерт 39 орон гоё юм байна. Тустай. Энийг хараа, энийг амар олон хүмүүс захиалж аваадсан байхгүй юу? Тийм сэргэг мэдрэмж өгд юм байлээ. Хичээл мичээл хийдэг, нөө компьютер дээрээ суугаад хийдэг оюутнууд амар их энийг авч уугаад байсан. Би нөгөө юуг нь мухуулга ажиллаад гэхдээ яг мөстэй. Маш эзэглэм тэгснэ. 8 болохоор sparkling ажил хийгээл над шиг мөнгөөрөө гоё юм авч уу. 100 авч уул үнэхэр гоё юм байна. 10-аас 7. Йоо, миний бүр тарих хөлдөж байна. Хүйтэн жүрч. Мөнгөө төлж авсан бүгдийг нийтэн би. Өөр муулчаар ичгээр юм юу байна? Муулах юм байна уу? Энийг хараач тээ. Би ажил юм хөх мөх өнгөн дуртай болохоор салгам олон үнэхэр энэ хэллээс төгсрөгөл хүртэл нь тэр чигтээ крем заяа. Крем байгааз. Доорноос крем байгаа. Бүх ингээд хэсэгт нь крем байгаа. Ийм гулгцсан дотор нь жоохон крем байдаггүй. Ийм их. Эднийх ийм тустай ийм гоё савлгаатай. Йоо, өдөржингөө идмэр санагдаад исэн red velvet cake. Бүнхэр гоё юм. Гоё байвал би бүр алга ташээ. Амсаж үзье. Марч 8-наар энийг ав. Манготой смути. Баха би тийг санаад байна. Тийг хараа хамгийн гоё нь асгарахгүй. Ингээд таглагийн тагалцсан л байгаа бол ерөөсөө асгарахгүй за. Би сая машинд ингээд сэгсрэл аваад ирч байгаа. Тэнгүүд яана одоо асгараа заваарч өгч байгаа хта гэсэн чи ерөөсөө асгараагүй. Ингээд тагийг аваад ууч хамил. Би мангоны хашилтай үлээ марцсан шин. Бүр яг манго. Ойрд манго идээгүй болохоор амтын бүх марцсан байна. Үнэхээр гоё юм. 10-аас 10 гэж гээд байгаа юм. За 10-аас 9 нэг оноо яг харамлчээ. Энэ матчатай ролл байна. Энийг идэхгүй. Маргааш хатгалнаа тэгэхгүй бол бүгдийг идээд орхичвол хайрын юм. D39 десерт 39 гэд бадаас яа 39 гэд тоотой байдгийг ингэ гэсэн чинь 39 тийм бэкерийн төрлийн зүстэй юм шиг байна лээ би тэгж ойлгосон. Вау. Үнэхээр зөөлхөн. Энэ крем нь бүр үнэхээр сүүн юм аа. Яг л ингээд хүүтэн сүү задлаад ууж байгаа юм шиг юм. Орг крем. Тэгтээ тэр десерт 39-ийн дарга захирал намайг ажилд авсан хүмүүс бүгдээр нь баярлаа. Би нөгөө офс дээр нь очиж уулзсан штэ. Нөгөө намайг ажилд аваачаа гэдэг ингээд санал тавиад гэсэн чинь бүгдээр амар гоё болно штэ гэд захирал махирал надтай амар гоё харьцсан. Тэгээ би амар баярлж байгаа. Зарим газрын захирлууд болохоор амар сонирм байдаг байхгүй. Би захирал гэдэг шиг. Надад ямар хамт юм би ч гэсэн захирал. За тоглосон. Нэг өдөр сайхан хамт олонтой байх гоё л л шүү дээ. Сайхан байлаа. Тэгээд авсан цалингаараа тансгалжглаа. Дубай Chewy Cookie бол өнөөдөр миний ажилласан газрын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн байлаа заяо. Ингээл жоохон байж байгаа л нэг хүн орж ирэл нөгөө Дубай юу ч юм байгаа юу? Дубай Chewy юу лээ? Тэр чин байгаа юу гэлэнгүүт. Уучлаарай манай ингээд десерт 39-ийн Дубай Chewy Cookie дууссан байна гэлтэнгүүт. Бүр зөрөөд ирж байгаа дууссан юм уу гэд. Хүмүүс над Дубай Chewy Cookie амар сонаа амттай байлээ штэ би энэ бичижсэн байхгүй миний нөгөөний ингэдэг бичлэг орсны дараа тэг би ингээ гахсан байхгүй та нар өөртөө хулиг газраас нь хүн хийж байгаа газраас авчихлаа чинь тэр чинь угсаал мухан амттай байх нь ойлгомжтой штэ хамгийн хямдхан бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Энэ болохоор десерт 39 чинь бүр 900 салбартай байлээ заяа солонгос хүмүүс нь бүр өөртөө очирлаж авдаг. Тэр Дубай Chewy Cookie нахгүй яг ориг нь аваад үз. Ой байх болно. Одоо торт одоо бид нар Мартин 8 ингээл идэн үсттэй тэр үеэрээ десерт 39 рүү ороод болдож малцахад нэр амар гоё газар байх шиг байсан. Инстаграм зураг мураг дарахад бас амар гоё тухтай орчин байсан шүү. Тэг хөөхт мөхтөд дагуулад очиход бас айгу гоё газар байсан. Тэг Дубай Chewy Cookie би дахиад идэмээр байна. Даанч ганцхан байсан гэж би та нарт хэлсээр л байгаа. За бичлэгээ дуусгая.
Баяртай би энэ цалингаараа авсан юмнуудаа идлээ.